За өнөөдөр би үүднийхээ ураг тогтчлон мэдээж мөн хийнсэн, цаг хийнсэн өөрөө сонирхолтой байлаа би хийх болно. Үүдний урууд маань гутлын тавиар байхгүй байгаа та бүхэн сайн анзаарсан. За тийм болохоор би энд подомодыг ашиглаад үүднийхээ өрөөнд гутлын тавиарыг хийх гэж байна. За энэ подомодыг бол том дэлгүүрүүдэд бараа ачхад нь одоо хамт ирдэг байгаа. Тэгээд би энийг бол нэг том дэлгүүрээс бага хэмжээний мөнгөлөд худалдаж авсан. За тэгээ энийгээ одоо бүгдээ хөрөөдөж одоо гутлынхаа тавиар болох хэсгүүдийг одоо бүхэлж гаргах хэрэгтэй байна. За одоо ингэж хөрөөцгөөе. За би тавиурында 4 нүх гаргацсан. За тэгээ энэ чинь гутлаа ингээл тавьчихна. За энийгээ арай жоохон өнгө үзэмжтэй болгохын тулд эдрийгээ будна. Маш гоё өнгийг би сангасан байгаа. За буцаа атчих хооронд бүгдээрээ үлгүүр хийцгээе. Янзан модон дээр лентэг ашиглаад янз бүрийн одоо хэлбэр төрсийг гаргаж наах хэрэгтэй. За ингэж жиш мэтчлэнгээр. Өөрөө сайхан тогтжуулчлаа. За подомодыг ашиглаад өнгийн сайхан будаад за дээдлийнхний тавцсан хэсгийг нь бол модны одоо өнгөтэй лакаар лактаж өгсөн. За энэ банзыг мөн хээ гаргаж будаж дээр нь одоо энэ үлгүүрнүүдийг байшуулад одоо үлгүүрээ хийчихсэн байгаа. Тэгэхээр та бүхэн ч гэсэндээ энэ санааг туршиж аваад ихэнхээ үүдийг одоо ингэж тогтжуулаарай гэж уриалж шүү. За тэгээд ямар ч байсан маш бага зардлаар тэгээд цагийг бас хэмнэж байгаа хурдан хугацаанд хийх боломжтой ийм арга байсан. Тэгээд та бүхэн таалагдсан бол видеогоо шеэр хийгээд өөрсдөндөө хадгалж аваарай. За хийж үзээд надад 6 хуваалцаарай. Дараагийнхаа видео хүртэл баяртай. Итгэх юм байлаа.